what's up guys? За хэсэг хугацааны дараа ингээд та бүхэнтэй reaction party 7-оор уулзж байгаа да баяртай. За сайхан нэлээ ингээд бас хөлбөмбөгийн ертөнцид бол нэлээ ингээд томоохон одоо оргилсан босолттой тенденцэнүүд бол амар их боллоо. Тэгээд тэрэн дээрээ бас хитэн кастер их гэдэг бас нэлээ жоохон завгүй байлаа. Тэгээд сая ингээд YouTube харсан чинь Thunder's-ийн та намайг мэднэ гэж цоошин уран бүтээл одоо гарчсан байна. За гараад бас нэлээ хугацаа өнгөрцөн байна. 20 цаг болцсон байна. За тэгээд бид хүмүүс одоо мэдж байгаа Thunder бол угаасаа л гоё одоо эерэг нийгэмд гоё сайн нөлөөллийг одоо уран бүтээлээр бол харуулдаг. Тэгээ энэ удаагийн дугаар ч гэсэн одоо Thunder-ыг онцолсон маань юу гэхээр маш цаг үе олсон уран бүтээл гэж бодож байна. Саяхан Улаанбаатар гэнэ Монгол улсад ч гэлтгүй гадаад улсад ч гэсэн бас юм дунд сургуулийн хүүхэдтэй өөрийнхөө одоо тийм бүр бүл идүүлсээр байгаа те сэтгэл зүгээр ингэ яваад амиа оруулсан гин тэр хүртэл гарч ирсэн. Тэгээ Монголд ч гэсэн одоо сууис те дунд сургуулийн дээрлэлт наануу цаануу иймэрхүү зөндөө гарч байгаа учраас миний хувьд бол энэ дуу бол үнэхээр цаг үе олж байгаа маш гоё уран бүтээл болсон бахаа гэж найдаж байна. Тэгээд бүгдээрээ үзцгээе те. Та намайг мэднэ ээж Thunder's Найзууд нэг нэ хамгаал танихгүй байсан ч өмгөөл хорвоо хитргий атуу ярьцгаа зөөлөн өнгөөр битгий бусдад гайвал битгий бусдын байвал өөрийн хилээ тогтоод зураасаа чи байгуул хөгжилдөөх найзаа ууч хөгчмтэй найзална өвчин гэж хэлэхгүйч өсөр насанд гимтэл би хүмүүстэй муудалцаж гэрээсээ нууцална өнөөдөр нь зүхтаасаж маргааш тэнд уулзална дараа нэгний гочлно дараа нь би гэж ожилно дандаа дарсаар байгаа сүлдээ мэдрэмжүүдээ цоожилно найзын үгээр идэж байхад зарим нь зүгээр ажиглана худлаа сүрээр томрон айзын чинтэй зүгээр ашиглана сургуультаа ямаргүй сургуультай нохоо шиг ирцээ өгөхөөр гарч явна сухуудааг 7 цаг бүгд л дүн ярихаас биш хинэн ч хүн болгохгүй бусдыг булан чагсан бацаан ангийн төв болохгүй сошиал дээр тариулна хизээ хойн цариулна хэрвээ өгцөн байх юм бол хитэн пост найруулна ёо энэ ямар амар үгүй хэрвээ өгчсөн байх юм бол хитэн пост найруулна чи нэр өөр нэр хин нэг насурсан байл пост хийхээс өөр юу ч хийж чадахгүй шүү дээ тэр хүн хийж постчиж чадахгүй зүгээр байгаа дээр л хин нэг хамгаал хайрл дотн найз нөхөрл Хүний кэрлдэггүй хүүгүүд ортыг яаж харилна ангийн дааж авсан багш нь минь яаж хариулна та намайг мэднэ ээж шалтгаалт очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гомдож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажиллаа сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ өстэй цавцны цаахан хэртэж байгаагүй та намайг мэднэ өстэй буруу юм хийж хэвтэж байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгаагүй өсөн За энэ ингээд сая дахилт яваад дуусчих боллоо. За эхний би зүгээр одоо бадаг юм шиг одоо бадган дээр ингээд сонсоход яг нэг тийм нийгмийн болж өгөх байгаа зүйлийг ингээд хөөрхөн интролчлаа гэж бодлоо. Тэгээд дунд нь ингээд бас ингээд гой сонирхолтой өгнүүд гарч ирлээ л тэ. Одоо цамцны зах хэртэж байгаагүй мэрч байгаагүй. Одоо тийм одоо цамцны зах шалгаад явж идэг багш маш гэж бэдэг ч юм уу ч юм уу. Манай нөгөө одоо дунд сургууль чинь ерөнхийдөө их сургууль чинь Орос одоо школ гэж яриад байдаг шүү дээ. Тиймэрхүү учраас ингээд цамцны зах махыг ингээд 7 хоног болгоны нэг өдөр ингээд одоо рандомор ингээд сонгож ингээд яаж мадаг гэсэн захны зах махын. Тэгээд чи амар бас юутай байхгүй. Нөгөө охтод хичин ингээд хэрвээ цамцны зах нь ингээд харамаар байвал те. Чи бас амар хичдэг байхгүй. Тэгээд ингээд багш нар чи ингээд шууд ингээд цамцны инста тийм байна юм байна. Нэг бодлын амар шууд ингээд гинтгийн ингээд хүүхдийг цочролд оруулаад бас бусдаасаа ичиж байгаа юм шиг боловч нөгөө талаараа бас ингээд зөө би нэг удаа ингээд ичсэн юм чи бас тий нөгөө талаараас би бас дахиад ингэж болохгүй юм байна шүү гэдэг тиймэрхүү юм бол зөндөл байсан баг. Тэгэл яг ойлгох нь ер нь хүн хүнээл онцлог штэ. Тэгээ жоохон юуг одоо эргээр харах нь ч байна. За одоо ингээд ингэчлээ намайг ингэчлээ тэгээ гомдоод өнгөрөх нь ч бас байна. Лочод биш нийтийн автосар би зочин сургуульчны гэргэн тэгвэл миний хувьд бол би бол зочин сошиал хөгжгөөс өмнөх зүйлийг сонсвол та нар бараг зочин сэтгэл зүйн муу ярих юм бол хэмчин хилнэ твж хогчин хүмүүжилтэй айлын хүү хүмүүжилгүй айлын хүү гэргээрээс гараад бид нар бүгд нэг л газар очин эцэг ихийн өгсөн нэрийг гэргүү бандын өгөх хочин дараа нь бүгд л харна хэрвээ хэлэх юм бол тэр нь хочин таруу хууч хувцастай хуучны мууцсан утастай танаа хааны мэжин ажил ямар багш нь хүртэл асан хүний эрхийг мэдрэмжгүй хүний хэрхийг мэдэхгүй хүүхдүүд нэгнээ дарлаж байхад бусд нь харчаа зүгээр нуу хувийн сургууль сурлаа гэд хогийн зантаа олж хийж биш хавийн бацаан цуглуулаад худлаа хамтаа олж хийж биш дороо нэг дэрлэгдэг талдах цаан чин гэрийн шинж биш балаа тогтолцоо таслалтаа ямар тасардаггүй яг энэ дээр бүр амар гоё үг гараад ирлээ. Энэ балаа тогтолцоог таслалтаа ямар
тасардаггүй гинж биш гэ те. Одоо сошиалор сүүлийн үед нэлээ одоо ярианы сэдв болж байгаа сойс те одоо соёл урлагийн их сургуулийн одоо тэр балаа тогтолцоог бол одоо халах хэрэгтэй гэдэг ингээд одоо бүр олон хүмүүс дуурж байгаа. За төгссөн оюутнууд нөртөл дуурж байгаа. Та бүхэн хүмүүс мэдж байгаа шүү дээ. За яг энэ шиг зөвхөн одоо сойс гэлтгүү өөр ихтэй сургуулиуд ч гэсэн одоо тиймэрхүү тогтолцоонууд бол байх мэдээж байхгүй гэж үуч байхгүй. Зүгээр ямар нэгэн байдлаар бол мэдээж байгаа. Дээдлийн курсын доотлын курсээ дээрлэгдэг гэдэг тиймэрхүү бол байгаа. Тэгээд сойс бол одоо хүртэл одоо тэр тогтолцоог бол аваад явж байгаа. Тэгээд би бас одоо энэ наад тогтолцоог халаач гоё найз нөхдийн хувьд те ахын дүүсэн бол гоё эерэг байдлаар байгаа ч гэдэг тиймэрхүү уриалгад бас би өөрөөр шилжиж байгаа. За зүгээр сойсыг одоо өмөрж хэлж байгаа хүмүүс бол хагас зэрэгжилтийн байдал мэдлэхэд байгаа. За тэрийг бол би яг үндэ зүгээр зохион байгуулалт гэж харддаг шүү. Ямар альва нэг уран бүтээл дээр хин нэгэндээ цаг тохирох ч юм уу те ажил хэргийн уулзалтаар тэгж явахыг хэлдэг. Хин нэгэнтэй хувийн харьцаа тогтоогоод тэрийг хагас зэрэгжилт гэхгүй. Хэрвээ хагас зэрэгжилт гэмээр байгаа бол та бүхэн бүгдээ зэрэгт явна уу гэж. Та намайг мэднэ ээж шалтгаалт очоод гомдож байгаагүй. Та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гондож байгаагүй. Та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй. Та намайг мэднэ ээж хизээж хүчин дундаж байгаагүй. Та намайг мэднэ ээж ажиллаа сухтаа хэвтэж байгаагүй. Та намайг мэднэ өстэй завсны захан хиртэж байгаагүй. Та намайг мэднэ өстэй буруу юм хийж хэвтэж байгаагүй. Би гэхдээ мэднэ миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүй. Та намайг мэдгүй ээж хичээл явах дургүй байсныг та намайг мэдгүй хамгийн дургүй газар сургууль байсныг ангиас солиод сургууль шилжээ дасгаж хэцүү байсныг гадаа гарах дургүй анзаарах юм бол гэрсүү байсныг тийм юу бас нэг эвгүйтэй ингээд сургууль сурж байгаад ингээд бүр сургуулаас ойлгох бүр ангиас ойлгох мэлэх гэд бүр амар эвгүйтэй ингээд гоё дасцсан найз нөхдөд байж байгаад одоо өөр тийш явах мөх. Тиймэрхүү хүмүүс бол та бүхний дунд бол байж л байгаа те. Дахиад шинэ орчинд ороод ингээд магадгүй зарим нэг нь онсон бах, зарим нэг нь бол тэ хуучин сургуулийн илүү байсан гэдээ алдсан юм шиг тиймэрхүү санагдаж байгаа. За миний хувьд бол одоо яг үндэ бас алдсан юм бол ерөөсөй байхгүй. За би бол 3-аас 5 дугаар анги үсэрсэн юм аа. Яг болдоггүй үедээ үсэрсэн байгаа байхгүй. Нөгөө одоо математик гэдэг хичээлийн хамгийн одоо суур зүйлийг одоо ер нь 4 дугаар анги заадаг те би 4 дугаар анги суугаагүй байхгүй. Шууд 3-аас 5 гэ үсэрсэн байхгүй юм те. Тэгэл тэрнээс хойш миний математик амьдраа шууд пиу гэж доош явуулсан шүү дээ. Тэгэл дандаа математик багш нартай их тийм зэмлүүлдэг ингээл байсан. Нэг 5 6 5 7 дугаар молдоор юм уу. Яаж яагаад бас 5-аас 7 гэд үсэрсэн ч үлээ. Нийтээрээ нэг тийм үсрээд 11 дугаар анги болж ирсэн яг үе явахгүй. Та намайг мэдгүй багшаа хиндэж гайгүй гимгүү байсныг та намайг мэдгүй багшаа сурлага муудахад эвгүй болсныг танаа ангид орж ирэхдээ эхлээ дэвдэргүй байсныг самрын өмнө загнаж байхад чинь би итгэлгүй болсныг та нар тэгээд саяны яриагаар би ерөөсө сургууль дургу гэж хэлэхгүй зүгээр тэр математик одоо тэр багшаас л их яадаг байсан. Гэхдээ манай хоёр дахь багш бол зүгээр эхний багш бол нэлээд жоохон чангатай багш байдаг гэсэн. Тэгээд энэ дууны утга нь бол тэр математик хичээлтэй ерөөсө албаг юм байна шүү те. Одоо бүли гэдэг зүйл их яригдж байна. Одоо нийгмийн те одоо илүү нэг жоохон тийм хор хөнөөлтөл юм яриад байна шүү. Мэдгүй гэртээ харихад ямар зураг гутдгийг та нар мэдгүй хаяа ягаад намайг гэрээс зугтдгийг та нар мэдгүй хүний түүх болоод үзэл бодлыг тэгсэн мөртлөө гаднаас шүүн хардаг хүмсэн готлыг чи над чиг асуудалтай бол бити хав дараарай миний хийгээгүй хилээгүй давж гараарай бүгдийн шийдэ 50 мод бити хар дараарай босод зогсоод бүгд билж одоо харж байгаарай та намайг мэднэ ээж шатдаг дооч гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гондож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ хизээж хүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажиллаа сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ өстэй цаасны цахан хиртэж байгаагүй та намайг мэднэ өстэй буруу юм хийж хэвтэж байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүй бүгдийг нийл гаргаж байж лидэ бэр шахагдана мэдээгээр яригдана мэдлэгээр нэмэргүй ихтэл вик яригдана гэхдээ чиг харагдана хичнээн урт юу нэрийн ихтэл вик яригдана гэдэг үнэнтэй Монголын зүгээр одоо нийгмийн ой санамж бол ерөөсө 7 секунд л гэдэг юм билээ шүү дээ. Ингээл 7 секунд яригдал тэгэл ингээл мартагдчихдаг гэдэг. Яг зүгээр мэдээж тэр бол одоо хэтрүүлэг. Зүгээр энэ бол зүүрлэл болж байгаа хгүй 7 секундын ой санамжтай. Тэгээд зөндөөл хэрэг болохын, зөндөөл муу муухай бүх юм дурсагдахын. Тэгэл ерөөсө хэдхэн хоног яригдал маргааснаас нь мангар аз жаргалтай хүмүүс бол хөрх идэрдэгцэн шүү дээ. Тэгэл ингээл өнгөрөөл явахын. Тэгээд одоо тэр нь одоо давтагдана. Дараа нь яах вэ? Тэргээд тийм боддгоо юм шиг манайхаа. Тэгэл нэг
энд хэрэг гараад ч юм уу ингээл жоохон бараа юм болонгууд энд нэг өшөө хэрэг давуулж гарч ирээл тэр хэрэг нь мартагдаал яг ингээд сайхан давхарлагдаад ингэж явж байгаа. Яанда монголчуудаа Дүгүүлбэр байсан жудахгүй цэг тавигдана. Нэг л өдрийг өөрчилж чадвал мянган өдөр өөрчлөгдөнө. Нэг л хүүхдийг өөрчилж чадвал мянган хүүхдэд нөлөөлнө. Мянган хүүхдийн асуудлыг одоо би энчээ төлөөлнө. Бусдыг зовоосон бол төлөөсийг нь бурхан төлөөлнэ. бусдыг зовоосон бол бусдыг бурхан төлөөлнэ. Ямар амар үг те. Karma is real. Хин нэгэнд муухай арах юм, одоо муухай хандах юм бол чиний одоо өөрөө хөвгдөж гисэн хин нэг муухай хандж болно гэсэн. Ирээдүгөө бодож бүгдээ сайхан одоо ив найрамдалтай хин нэгэнтэй гүш шонзон санахгүйгээр хин нэгэнд тусалж бүгдээ сайхан амьдэрцгаая. Одоо миний зүгээс бас хүсэж байна. За тэгээд ямар ч гэсэн reaction party 7-оор Тандарсын та намайг мэднэ нээжээ гэдэг одоо уран бүтээлийг бол бүгдээрээ сонслоо. Тэгээд надад маш их таалагдлаа. Цаг үе үнэхээр олсон. Үнэхээр big like. Тэгээд Тандар зүгээс л гоё нийгэм тандсан гоё уран бүтээлүүд тий эерэг бүр тийм урайлгуудыг төвшүүлдгээрээ аль хэдийнэ бол одоо байр суурь олчихсон одоо рэпер шүү дээ. Тэгээд бүх үеийнхэнд одоо хандаж юм дуу гаргадаг тий тэр гоё оюутан ингээд гоё дуунууд байна. Nice. За тэгээд энэ хүртлээр үзсэн та бүхэндээ баярлалаа. Тандарсын та намайг мэднэ ээжээ. See ya.